Энэ жилийн дэлхийн аварга шалруулах тэмцээн бол үнэхээр гал гарсан таашгүй ийм айхтар тэмцээн өрнөлүүд болж байгааг та бүхэн харж байна. Дөнгөж сая Аргентин болон Египтийн багийн тоглолт бол үнэхээр дараа нь цаашаа амар юм боллоо. За энэ тоглолтод бол яхааргүй Египтийн баг төрүүлж явж байгаа бараг 70 дахь минутаас эхлээ санаа амарчсан. За яг л энийг хүлээж ирсэн юм шиг ерөнхийдөө Аргентины баг 0-ийн тоог 2-оор тэнцвүүлж үргэлжлүүлээд нэмэлт 7 минутанд 1 голыг хийж нийт 3-2-ийн харьцаагаар Египтийн багийг бол хожиж байгаа. За ерөнхийдөө Месси бол нэгдүгээр үедээр торгуулийн зохилтыг бол алдсан. Гэхдээ хоёрдугаар үедээрээ энэ алдаагаа засаж бас гол орох хэмжээний бөмбөгийг бас дамжуулж чадаж байгаа. Гуравдугаар үе гэхүү нэмэлт 7 минутанд энэхүү голыг хийж яагаад Аргентины багийг ингээд шилдэг 8-ын тоонд бол оруулж чадж байгаа. За Египтийн ард түмэн бол үнэхээр бас амьсгаа даран энэхүү тэмцээнийг харж ирсэн. За ингээд тун удахгүй 20-30 минутын дараа Швейцар болон Колумбийн хоёр багийн нүүр тулсан амар том тоглолт болно. За яг туршлагаараа Швейцарууд барах болов гэж бодож байгаа боловч Колумбийн багийг бол ерөнхийдөө басч болохгүй. Ерөнхий хүмүүсийн хэлж байгаа жишээлбэл дэлхийн аваргын олон тэмцээнүүдийг хараад сууж байхад энэ хөл бөмбөг гэдэг спорт чинь бараг энэ Латин Америкчуудад зориулсан спорт юм биш үстэй гэдэг тийм хандлага яриа хөөрөө байгаа. Яг 1900 оны эхээр бол Европын ард түмнүүд энэ хөл бөмбөгийг үнэхээр гайхамшигтай мундаг тоглодог байсан бол ерөнхийдөө энэ твийн тэв дамсан хөгжлүүд бол үнэхээр сайн явж байна. Сүүлд бол Америкт хөл бөмбөг бол үнэхээр хурдтай хөгдөж бейсбол морь уралдаа юу гэдгийг тэрний дараанд орох хэмжээний мөнгө төгрөг яригдж байгаа. За ер нь цаашдаа энэ маягаар ингээд яваад байх юм бол дэлхийн хөл бөмбөгийн хөгжил цаашаа Аз тал руугаа эргэж За яг одоогийн байдлаар шөвгийн 7 баг бол тодорчоод байна. За нэгдүгээрт нь Франц орсон байна, Норвеги орсон байна, Англи байна, Испани байна, Бельги байна. Ингээд Аргентин орчиж байна. За ингээд өнөөдөр орой шөнө Швейцар болон Колумбийн аль нэгэн шөвгийн 8-д орж ерөнхийдөө нэлээд чангахан тоглолтууд бол цаашаа үргэлжилнэ. Хөл бөмбөг сонирхдог хүмүүс энэ жилийн дэлхийн аваргын шөвгийн 8-д багуудыг ерөнхийдөө зураглаад ингэж хэлээд байгаа. За нэгт бол Франц орноо аваргалнаа, хоёрт Аргентин орноо, за гуравт Испани мөн Англи энэ хоёрын аль нэг нь орж ирнэ гэсэн тийм битүү таамаг яриануд байгаа. Баг болгоноор нь задлаад ярих юм бол бүр ангар удаан бичлэг болох учраас нэг иймэрхүү тайлбар байгаа. Энэ жилийн дэлхийн аварга олон тааж таамаглашгүй гой үнэлцүүлсэн тоглолтуудыг та бүхэн харж байгаа. Шөвгийн 8-д багуудаас ингээ хараад байхад Марокко болон Норвегийн энэ хоёр баг бол ерөнхийдөө нэлээд эвгүй тоглолтуудыг гарч магадгүй энэ Франц ялна гэсэн тааврыг бас эвдэж магадгүй гэдэг дээр хүмүүс бас битүүхэн хүлээж байна. Гэхдээ олон хүмүүс Францыг аварга болно, хоёрт нь Аргентин, гуравт нь Англи орно гэсэн тийм багцаа юм яриад байгаа. Гэхдээ энэ хэрхийг тухайн өдрийн үнэлцүүлсэн тоглолтууд шийддэг байх. За тэгээд өөр хөл бөмбөгийн тэмцээнүүдийг тойрсон ховжир гэх юм бол энэ FIFA ерөнхийдөө улс төрчдийн нөлөөлөлд өртөж янз янзын шийдвэрүүдээс гаргаад идэгэн биш үзээ гэсэн тийм хардлага сэрлэг бол их та бүхэн мэдж байгаа. Америкийн багийн тоглогчдод буцаж тоглолтод орж байх жишээ нэг их мэт. За мөн энэ Португалийн багийн ахлагч Роналдо энэ жилийн хувьд бол сүүлийн тоглолтод болж байгаа. Ингээд ерөнхийдөө хөл бөмбөгөөс зодог тайлж байгаа гэдэг яриа хөөрөө бол их олон тэмцээнүүдийн хажуугаар бас 100 хашир мэт яригдаад явж байна. За тэгээ Францын шигшээгийн тамирчдыг бас арьс өнгөөр үзэн янз янзын үхэл гарсан өөрөө бас их олон асуудал дагуулж байна.
Томхон багуудаас өөрсдөө янз янзын бас дарамтнд байна л да. Янз янзын тоглолтуудаас гадна нийт арт түмнээс бас те янз янзын одоо хүлээлтүүд байгаа. Энийг бол мэдэрч байгаа. Жишээлбэл Месси одоо те авраг болох уу? Англи ерөөсөө болж үзээгүй тэр аварга одоо авах уу ч гэдэг юм уу те. Янз янзын тийм одоо ил цагаан хилээгүй ч гэсэн бас нийт массын хүлээлтүүд бол байгаа. За бас өөр ном сонирхолтой хүмүүсийн сонирхолтой байгаа нь бол Францын одоо Эмбабе ерөнхийдөө одоо энэ хөл бөмбөгийн дараагийн тэ шинэ үеийн түүхийн одоо гол дүр бол цаашаага явах уу гэдэг тийм бас яриа хөөрөө байдаг. За тэгээд хүрээний бузрыг уудлаад дуусахгүй гэдэг шиг дэлхийн аваргыг тойрсон бузар болохоо одоо тэ янз янзын юмнуудыг яриад байвал өнөөдрийн цаг дуусахгүй. За энэ шүүгчнэр болон одоо энэ хүмүүсийн гаргаж байгаа шийдвэр бас хөгжөөн дэмжигт үзэгч нарыг бас нэлээд бухимдуулж байгаа та бүхэн бол анзаарч байгаа. За үүнээс болж одоо хүмүүс 2-3 тал болж хуваагдаж янз янзын эмх замбраагүй байдлаас үүсэх эрсдэлтэй байна гэж. Тэр тусмаа Португал, Хорватын тоглолтын дээр бас тэ болгосон гол өгсөн өгөөгүй аваагүй шар болон хуудас гих мэтийн янз янзын одоо хэрүүлүүд энэ багуудын ялалттай бас холбоотой байгаа нь бас олон хүнийг гомдоож те энэ дэлхийн аваргатай холбоотой янз янзын ховж ив гарахад бол нөлөөлж. За бас өөр янз янзын бичлэгүүд бас алдагдаж гарч ирж байгаа. Жишээлбэл том багуудын хоорондын ярьж байгаа, хэрэлдэж байгаа тоглогч нар болон дасгалжуулагч нарын хооронд гарсан одоо толхилцооны тухай энэхүү яриа хөөрөө ховж ивэн их олон одоо хөгжөөн дэмжигчдийг бас санаа зовоолж байна. Олонгүй тоглолт бол үргэлжлээл явж байна. Гэхдээ одоо болоод өнгөрчихсөн тоглолтуудыг бас эргэж хүмүүс их санаж байгаа. Тэр тусмаа Германы шигшээ багийг энэ дэлхийн аваргаар нэлээд бужигнуулна гэдэг тийм хэдэн сая хүний одоо хүлээлт бол байсан. Гэтэл одоо Герман хасагдаж энэ жилийн дэлхийн аваргын бүх 8 бооцоо тоймыг бол эвдсэн. За үргэлжлүүлээд энэ үхлээс эргэн ирэлт буюу энэ Аргентины өнөөдөр Египтэд тогсон тоглолт бол олон хүнийг бол үнэхээр гайхшруулсан. За ямар ч байсан энэ жилийн дэлхийн аваргаар Месси гэдэг тоглогч өөрийнхөө багийн хамтаар дэлхийн аваргын цомыг аваад өөрийнхөө карьерийг одоо нэр алдар цуутаагаар бас өндөрлүүлэх үү гэдэг яриа хөөрөө гарч байгаа. За алдартай хөл бөмбөгч нар араас одоо зодог тайлж байгаа учраас тэдний орыг одоо Францын Эмбабе гэдэг одоо хөл бөмбөгч маань цаашаа авч явах уу гэдэг бас нийт арт түмний дэлхийн хөл бөмбөг сонирхогч нарын бас асар том хүлээлт дарамт бий болчиход байна. Ерөөсөө энэ жилийн дэлхийн аварга 48 баг одоо анх өгөө аваатай бол ингэж эхэлж байгаа. За энэ форматаар ерөнхийдөө ингээд жижиг том багууд хоорондоо холилдож хэсгээсээ янз янзаараа гарч ирсэн. За энэ дундаас бас азтай азгүй янз янзын тохиолдлоор бас зарим зоонд эвгүй багууд хоорондоо таарсан болвол туршлага одоо хүн хүч муутай багууд энэ тэнцүү одоо таамаглашгүй гой тоглолтуудыг гарч ирсний жишээ нь бол энэ Марокко болон Норвеги гэдэг хоёр улсын багуудын тоглолт бол үнэхэрийн одоо гал гаргаж байна. За ингээ шигшээ 8 буюу одоо шүвгийн 8-д орж ирсэн нь бол үнэхэрийн гайхалтай байна гэж хүмүүс хэлж байгаа. Ер нь энэ дэлхийн аваргаар алтан шахаг ерөнхийдөө энэ Францын Эмбабе авчих байхаа эсвэл Месси авах болов гэсэн тийм олон хүний бас хүлээлт байна. Гэхдээ Норвегийн Олонд гэдэг одоо айхтар төвийн довтлогч одоо торгуулийн зайд бол алддгүй бууддаг айхтар нөхөр бас энэ тэмцээнүүдийн бас гол баатар байх магадлалтай гэж байгаа. Гэхдээ ямар ч байсан Холланд гэдэг тамирчны одоо хоёр өрсөлдөгч бол дэлхийд нэр алдраа мандуулсан туршлагатай, чадaltaй, чансаатай хамгийн гол нь өөрсдийн гэсэн бас их том өсгөлөнтэй байгаа учраас хүчтэй өрсөлдөгч нөрөө гэж одоо үнэлж байна. Тэгээд энэ дэлхийн аваргын чинь тойроод нэг баахан хөл бөмбөгчдийг магтаад байгаа юм биш. Бас хэрүүл лам 10 удаас нь юм ярих янз янзын яриа хөөрөө одоо тийм асуудлууд бас гараал байгаа. Жишээлбэл одоо FIFA-ийн ерөнхийлөгчийг бол одоо хүн болгон үгээр илдүүлж байна. За хоёрт нь Криштиано Роналдог одоо бас дэмждэгтэй адилхан бас нутагт нь түүнийг эсэргүүцэж янз янзаар ярьдаг хүмүүсийн яриа бол бас өндөр аваад байдаг.
За гуравт нь Францын одоо Эмбапе гэдэг нөхрийг одоо ерөнхийдөө арьс өнгөний үзэл болон янз янзын одоо зүглэр бас одоо шоглдог, шоолдог янз янзын бас тийм хүмүүс шүмжлэгч нар бол их байдаг. За дөрөвт нь болохоор одоо Бразилийн одоо тоглогч Неймарыг бол хүмүүс бол янз янзаар бас хилээд байгаа. Тэгээ энэ багч нь бас ялагдсан одоо ингээ нутг руугаа буцсан энэ зэрэг зүйлүүдээс болоод ерөнхийдөө Неймарыг бол нэлээд хэлж байгаа. За эднэрээс дутхгүй бас олон хүний хил амд ороод байгаа нөхөрх юм бол нөгөө нэг Америкийн хөлбөмбө бөхчин яага өрнө Дональдоор Трампаар яриулаад буцаад тоглох эрхээс сэргээргээд орж ирсэн нөхрийг бол одоо Америк дэлхийгөө ерөнхийдөө янз янзаар муулж байгаа. Тэгээ Бэлэг Америкийн тоглолтыг ерөнхийдөө гарч ирэхэд энэ бүх зүйлүүдийг би харчаад за ямар ч байсан Бэлэгчүүд заавал энэ тоглолтод ялах шаардлагатай болж байгаа юм байна гэдэг үүднээс Бельгийн баг Америкийн багийг одоо улс төрчтэй бүр цаашлах юм бол FIFA-гийн нөхдүүдтэй хамт бас ил давуу ялах ёстой байна гэдэг одоо тийм үндсэн зураг бол харагдсан. Яхааргүй Бельгийнхэн бол энэ тоглолтод ялгуулсан гавьяа үзүүлж 4-1-ээр Америкийн багийг бут нэргэж ерөнхийдөө бузар булгаа бүх юмтай бүгднгийн одоо хөөж энэ тэмцээнээс бол хасч чадсан байдгаа. За тэгээд ерөнхийдөө дэлхийн аврагтай холбоотой гой янз янзын болсон бодит сенсац янз янзын тоймуудыг би та бүхэндээ дараагийнхаа парт 2-оор үргэлжлүүлээд явна. Тэгээ өнөө шөнөдөө одоо Швейцар болон Колумб улсын тоглолтыг нэг харж үүр цайлгыг. Тэгээ ямар ч байсан та бүхэн орж гараад гоё түүхэд суугуудтайгаа ойрхон байж байгаарай.